Энэ авралын хаалгаар орж байж түүний дараа Бурхан илүү өгье гэж хүсэж байгаа зүйл байна. Авралыг яг адилхан өгдөг. Гэхдээ алдар нь бүгдээрээ ондоо. Энэ алдрын ертөнц рүү биднийг явуулахын тулд бидэнд ийм итгэлийн амьдралыг эзний хүслийн дагуу амьдрахаар боломжийг өгсөн байна. Энэ хүний амьдралын асуудал бол энэ ертөнц дээрх л асуудал биш ээ. Мөнхийн бидний амьдрал маань тайлагдж ийж энэ амьдралын асуудал тайлагдж байгаа юм. Тиймээс энэ хоёр дахь үе шат энэ ертөнц дээр ямар нэгэн амьдралын асуудлыг бүх насан туршдаа судлаад энэ бол тайлагдахгүй. Хаанаас ирснээ ч мэдэхгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй, үхээд дуусах уу, үгүй юу гэдэж мэдэхгүй. Амьдралын бүхий л асуудал Бурхан түүнийг хийчихсэн байгаад түүний таалал, түүнийг мэдж ийж хүний амьдралын бүхий л асуудлууд тайлагддаг. Бурханы хийчихсэн зүйл учраас Бурхан зөвхөн тэрээр л зөв хариултыг нь мэдэж байгаа. Яг одоо бид амьдарч байгаа энэ хязгаарлагдмал ертөнц, 100 жил хүрэхгүй амьдарч байгаа энэ ертөнц. Энэ бол мөнхийн сүнслэг ертөнцтэй холбоотой байж байна. Сүнслэг ертөнц гэж бий. Мөнхийн ертөнц гэж байна. Бидний нүдэнд харагдахгүй энэ ертөнц бидний хаачихсан баг. За би урд нь зургатаар их хурц эртээ заазуур дээр гарч тийм ээ сахиус авах бөөгийн зан үйл үлдэж байсан, нэг бөөг харж байсан. Тэр заазуурн дээр маш эртээ болоод тэгэл цаас ингээл тавиад үзэх юм шууд зүсэгддэг. Тэгсэн түүн дээр бүр хөл нүцгэн гараад бүжгэлж байхад ерөөс гимтэхгүй байгаа юм. Тэр хөл нь тийм ээ. Энэ тэр одоо байж болох зүйл мөн үү? Тийм ээ, бидний шинжлэх ухааны дагуу харах юм бол энэ бол сүнслэг ертөнц юм. Сүнслэг зүйлс. Түүний гайхамшиг гэж хэлдэг. Ийм сүнслэг зүйлсүүд Израилийн түүхээр дамжуулан Бурхан олон удаа харуулсан байна. Бид нэр сүнслэг ертөнцтэй холбоотой. Сүнслэг ертөнц тэнд оршиж буй Бурхан иш үзүүлэгчтэй үгээ айлцсан Мосе. Энэ үгийг номд бичээ. Иремья, Изекэл, хүний хүү. Энэ сүнслэг ертөнц мөн бидний хүний ертөнцтэй холбоотой байж идэг. Тиймээс бид нар энэ хязгаарлагдмал хүний ертөнцтэй амьдарч байгаа гэдэг чинь сүнслэг ертөнцтэй хожим нь холбогдё гэж байгаа хэрэг байна. Гэтэл энэ сүнслэг ертөнц мөнхийн ертөнц нь хоёрхан газар байгаа. Мөнхийн диваажин эсвэл мөнхийн там. Энэ хоёрын л аль нэг нь байгаа. Тиймээс Бурхан бүхий л хүмүүсийг аврагдаж бүгдээрээ мөнхийн диваажин руу ирээсэ гэдгийг тэгж их хүсдэг. Гэтэл хүмүүс юу тийм одоо дээр гээд түүнийг цааш нь түлхэж за бүр эсэргүүцэж тийм ээ зүгээр л энэ ертөнц нь илүү сайхан байна. Энэ ертөнц бол бүх юм. Тэр нэг богинохон ахархан өөрийнхөө бодолтой автаад энэ ертөнцээр амьдарч байна. Бид нэр тэр хүмүүсийг яаж хийж байгаад Бурханы оршин байдаг гэдгийг мэдүүлж мөнхийн ертөнцид диваажинд ороод мөнх амийг идэх болгоход нь туслах энэ үгийг дамжуулах энэ бол бидний үүрэг гэж бодож бид нар хийж байгаа. Тийм биз дээ. Диваажин руу орох боломжтой зам бол ерөөсөө ганцхан. Аврагдах энэ замаас өөр байхгүй. Тийм биз дээ. Энэ аврал гэдэг нь юу вэ? Энэ хавчиг хаалгаар орохыг хэлж байна. Библиэлд хэлэхдээ хавчиг хаалгаар орно гэдэг нь юу вэ? Гим нүглээ уушлуулахыг хэлж байгаа юм. Бид нэр аврагдаад энэ бол миний ямар нэгэн сайн үйл эсвэл би Бурхны үгийг бүгдийг нь сахиад яаж хийж байгаад өөрийгөө цэвэрхэн болгоод боломжгүй зүйл. Зөвхөн Бурхны хийсэн тэр авралын сайн мэдээг сонсоод би итгэж хүлээж аваад аврагддаг. Лук 1:77 дээр харах юм бол гим нүглийн уучлал доторх авралын мэдлэгийг тийм ээ гим нүглийн уучлал доторх аврал гэсэн. Гим нүглээ уучлуулахын тулд хүн амьдралдаа ганц удаа хийх ёстой юм би тийм ээ өөрийгөө мэдэх хэрэгтэй.
Сократ хэлсэн өөрийгөө тань. Чи өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэж байгаа. Бурхныг харах үед бүх амьдрал тэр чигтээ гим нүглэр дүүрчигсэн агуултай мэд хүмүүн үт мэд хүн. Тийм учраас энэ байр байдалтай деважинд орох боломжгүй байна. Деважин бол ямар ч гим нүгэлгүй газар. Тэнд ямар ч ёс бус гэж байхгүй. Өчүүхэн гим нүгэл байх юм бол түүнтэйгээ хамт деважин руу орох боломжгүй. Яагаад вэ? Деважин бол тийм зүйл байхгүй газар. Тийм зүйл байхгүй байж ижил орох боломжтой эрхэн өргөгддөг байд. Тэгвэл би энэ авралыг авахын тулд хийх ёстой зүйл маань гимшил ба итгэл байна. Тиймээс Есүс мөнх ам бол гэсэн тийм ээ. Мөнх ам бол гэдэг чинь деважинд очно гэдэг нь цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдгэр мөнх ам юм аа. За цорын ганц үнэн бурханыг мэдвэл бурхан бол зөвхт ариун сайн. Гэтэл тэр хэмжүүртэн зохистой байж деважинд очино. Би тэгвэл бурханы дайнд хүрэх зөв ариун сайн байж чадахгүй гэмтэн шүү дээ. Тим иргэний харьяалтайгаар деважинд орж чадахгүй гэдгийг би ухаарад мэдээд бурханы өмнө өшөөгөөч гэж гуйдаг. Бурхан минь надад эрхэн алгаа. Яаж хийгээд энэ гимиг энэ бүхий зүйлийг та нэг жаахан хийгээд өгөөч, намайг деважин руу аваад яваад өгөөч гэд бурханы өмнө ирж байгаа үнийг гимшлээ гэж хэлдэг. Ингэж бурханы өмнө ирэх юм бол бурхан илгээсэн Есүс Христийг дамжуулан хийчихсэн байгаа. Тэр аврал золилтоо дамжуулан өмнөөс нь бидний бүх гим нүглийн хараал шүүл Есүс өөрийн бие дээр бүгдийг авсан. Цусаа урсгаж өөд болсон. Бүх гимиг бүгдийг нь уучлсан. Гим нүглийг зайлуулсан, гим нүглийг ариусгасан. Ариусгасан гэдэг чинь алга болгосон, цэвэрлсэн гэсэн. Гмийн ариусгалыг гүйцээгээд гмийг арилгах ажлаа дуусгаад одоо бурхны баруун гарт заларч байгаа. Бид тэр үннийг итгэн итгэсэн шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ дундаас нэг чухал юм бол энэ сайн мэдээний агуулгыг сайн мэдэх хэрэгтэй. Библийг мэдэхгүй бол аврагдах боломжгүй. Гарцаагүй 3 чухал зүйл бий. Еврей 9:12 дээр гарч байгаа Яманы болоо туулын цусаар бос. Харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Энд 3 чухал зүйлийг хэлж өгсөн байна. Нэг мөсөн. Есүс бидний гим нүглийг арилгасан хэдэн удаа вэ? Нэг мөсөн, нэг удаа. Тэрээр өөрийгөө бүгдийн төлөө дахиад болгон үнийг нэг мөсөн хийсэн. Бүгдийг гүйцэлдүүлсэн. Одоо үеийн төлөө өөрийгөө дахиад болгон нүглийг зайлуулахын тулд золилт болгож, золилтын дахиад болгож Есүс ганц удаа өөрийгөө өргөсөн. Тэгээд аврагдах үед тушаагдсан итгэлийн төлөө тэмцээ гэсэн. Түрүү уншсан тийм ээ? Бид нар ч гэсэн аврагдах үедээ нэг удаагийнхаар аврагдсан байна. Ухаарад тийм юм байна штэ гэд. Нэг удаагийнхаар аврагч өгтөөч нэг удаагийнхаар. Захария 3:9 дээр арах юм бол нэг өдөрт тийм ээ Есүс ганц өдрийн дотор тэр газрын хилэнцгийг би зайлуулна. Тэгэж айлтсан байгаа. Хоёр дахь удаа бол Есүсийн цусаар. Хоёр дахь нь Есүсийн цус. Бурхан болох Есүс. Бурхан өөрийнхөө цусаар энэ чуулганыг худалдан авсан гэсэн баг. Цусаар нь бидэнд золилт гим нүглийн маань уучлал бий. Цусаар нь. За тиймээс Еврей 9:22 дээр гэх юм бол цус урсгахгүйгээр уучлал үгүй ээ. Тиймээс өмнө нь гэрчил ярихдаа цуслын тухай ярихгүй юм бол за дахиад сонсох хэрэгтэй байна да. Тэгээ өмнө тэгдэг байсан.
Яагаад вэ? Зүг багхгүй юу? Мөнгөгүйгээр супермаркетд ороод юм авч чадахгүйтэй адилхан Есүс Христийн цус байхгүй бол бид нэр огтоос аврагдаж чадахгүй. Зөвхөн цусаар. Тиймээс Ишлэл 1-ийн 5 дээр харах юм бол түүний цус бидний нүглээс салгасан гэж байна. Дараа нь 3 дахь нь тэр золигдсон гим нүгэл маань зөвхөн өнгөрсөн гим үү? Үгүй шүү дээ. Мөнхийн золилт. Үр хөгс болгосон. Еврей 5:9 дээр харах юм бол мөнх авралын их үндэс нь болсон. Мөнхийн аврал гэж байгаа. Энэ 3 зүйл гуруулаа байх ёстой. Есүс одоо Йордан голд очоод тэнд баптизм үтэж байгаа баптист Иохан дээр очиж байгаа. Баптист Иохан эхлээд ариун сүнснээс үгийг сонссон. Ариун сүнс тагтаа мэт бууж ирэх хин нэгэн эрхийг хараад тийм ээ энэ бол бурхан би чам руу явуулж байгаа месиа гэж чи мэдэрээ. Тэгээд түүнийг тунхаглаарай гэсэн. Тийм ээ гимшлийн баптизмыг Йордан голд өгж байсан. Гимшлийн баптизм юу гэдгийг мэдэх бах тийм ээ. Гимшлийн баптизм гэдэг нь өнгөрсөн хугацаанд бурханд итгэж, юудэ шашин дотор хуулийг сахиж, амралтын өдрийг сахиж, 11-эж хичээнгүйлэн өргөж, сайн залбирч хийсэн. Гэхдээ би бурханы дайнд хүрэх зөвхт ариун биш юм байна. Эцсийн эцэст би там руу явахаас аргагүй, гэмтий юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд би ингэж үхээс аргагүй юм байна гэд ус руу ороод гарч ирж байгаа гэдэг чинь энэ бол гимшлийн баптизм. Энэ гимшлийн баптизмыг хүмүүс авах гэдэл бүгдээрээ ингээд лоочрлчихсан, урд байгаа нь усан дотор зогсчихсан. Яг ийм байсан. Гэтэл Есүс ирсэн. Харах тун. ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харах тун. Тэр үгийг сонссон энэ гимшлийн баптизмыг авч ирсэн нөгөө нөхөд. Би энэ гимээс бол үхээс аргагүй байсан. Хуучин гэрээн дээр урдчлан айлтсан Месиа Христ. Тэр нэгэн энэ хүн юм байна штэ. Тэрээр одоо цусаа урсан өөд болж миний гим нүглийг мөнхөд арилгах Месиа Христ юм байна гэж түүнтэй итгэх зэрэгцээ тэр Йордан голын усан дотор тэр үнэн дотор итгэж аврагдаж байна. Тийм биз дээ. ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харах тун. Энэ бүхий л гимиг. Тиймээс загалмайн хоёр талд нь тэр хоёр гимт хэрэгтэн байсан нэг удаагийнхаар миний хажууд энэ цусаа урсган үхэж байгаа тэр нэгэн насан туршдаа хийсэн гимиг маань алдаа зөрчил тэр өчүүхэн төдий гим нүгэл зүрх сэтгэл оюун бодол үйлдэлээр хийсэн бүх гим нүглийг маань бүгдийг Бурхны өмнө миний өмнөөс үүрээд шүүгдэж байгаа тэр Месиа Христ энэ хүн юм байна штэ. Тэр үнэнд итгээд эзэн минь ээ. Та өөрийнхөө хаанч дотор намайг санаарай. Намайг бодож үзээрэй. Тэр сэтгэлийг нь мэдсэн Есүс би өөрийн чинь гим нүглээс болж үхэж байна гэдгийг итгэж байгаа тэр гинтэнд өнөөдөр чи надтай хамт яваачнд байх болно. Өөр зүйл хэрэггүй. Тийм биз дээ. Гэтэл байнга бузар сүнсэн эргэн тойрон зүгээр байгаад байхгүй. Энэ ертөнцид өөр сайн мэдээ, өөр Есүс байна. Бас өөр сүнс гэж бий. Тиймээс 2 Коринт 11:4 дээр харах юм бол учир нь хин нэг нь очоод бидний тунхаглагснаас өөр Есүсийг тунхаглахыг эсвэл хүлээн авсан хин нэгнээс та нар өөр сүнсийг хүлээн авахыг эсвэл хүлээн авсан хин нэгнийхээс өөр сайн мэдээг зөвшөөрөхийг та нар амархан хүлцдэг ажээ. Одоо ч гэсэн тэр өөр Есүс, өөр сүнс, өөр сайн мэдээ тараадаг хүмүүс маш их байна. Энэ бол хамгийн түрүүнд өөр Есүсийг тарааж байгаа пасторууд маш их байна. Матай 7:21 дээр харах юм бол намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрд байгаа миний эцгийн хүслийг үйлдэгч нь орноо. Тэнгэр доршигч эцгийн хүсэл аврагдах мөнх амьтаа болох дахин төрөх юм аа. Гэтэл түүнийг хийхгүй.
Тэр өдөр надад олноороо. Эзэн минь би таны нэрээр иш үзүүлж таны нэрээр чөтгөрөөдийг хүртэл өсөө. Таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан биш үү? Тэгтэн би тэдэнд Есүс гэж хэлсэн байгаа. Би та нарыг огт танихгүй. Ёс бусыг үйлдэж та нар надаас зайл. Нэгвэл эзний нэрээр иш үзүүлж байсан энэ пастор хүн ямар Есүсийг тараасан болохоор өөр Есүсийг тийм үү? Өөр Есүс итгэсэн учраас Бурхны илгээсэн тэр цорын ганцгүй Есүс Христ биш байсан байна. Тиймээс би та нарыг огт танихгүй. Би та нарыг тийм ээ ээжийг хийгээдсэнд байхаас итгэвч байсан гэдэг. Тийм байх чинь би мэдээгүй. Та нарыг чуулганы сургуульд явахад, теологийн сургуульд явахад, пастор болоход чинь, үг зааж байхад чинь, чөтгөрийг зайлуулж байхад чинь, юу хийж байхад чинь би та нарыг огт танихгүй. Ёс бусыг үйлдэж та нар надаас зайлаа. Тэр үүдээр орох хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм биш байсан байна. Бидний аврал гэдэг зүйл тийм чухал байна. Ийм агуу авралыг үл хайхарсан бид хэрхэн зүгтах вүлээ? Еврей 2-ын 3 дээр ингэж гарч байгаа. Агуу аврал юм аа. Хамгийн дөрөнд Бурхан түүнээс ахуулан асуух болно тийм үү? Нэг пастрийн гэр бүл сайн мэдээ тараах гээд түр гарсан байгаа юм. Тэгэл үү таалга бүгдийг түгжээд за тэгээд эргээ шүн гэртээ ирсэн чинь гэрэл нь асаалттай 3 хүн дотор нь гээл яваад байсан гэд. Эн чин манай гэрт хэн ирсэн байдаг үлээ? Ганцхан надад л түлхүр байгаа да. За тэгээд үүдийн нэг орсон. Тэг чи пастра та ирсэн үү? За таастай хичээж зовж бид нар хоол унд хийчихсэн байна. Гэрийн цэвэрлсээ хувцсыг угаагаа тавьчихсан байгаа. Тэгвэл пастор нь юу гэж хэлэх вэ? За баярлаа гэж хэлэх болов. Та нар яаж иш орж ирсэн бэ? Энд яаж орсон бэ? Надаас урд иргэсэд бүгд тулгааш дээрэмжид юм аа. Яаж орж ирсэн? Тэр аврал гэдэг тийм чухал байх нэ. Орж ирсэн бол яаж орж ирсэн бэ гэдэг нь чухал байх нь. Тийм биз дээ. Хичнээн Сөүлийн сургуульд 10 жил сурсан ч тэр эсэлтийн шалгалт өгөөгүй бол тэр чинь төгсөхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгвэл энэ аврал гэдэг тийм чухал. Энэ сатан тийм байна. Өөр сүнс гэсэн. Ариун сүнсээр тийм ээ одоо хайр хэлээр ярьдаг ч юм уу эсвэл янз бүрийн гайхамшиг үйлдэл Бурхан хэлж байгаа. Тэр нэгэн бол сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд худлан хуурмаг гайхамшиг болон учир нь тэд аврагдах үнний хараас татгалцсан. Аврагдаагүй байр суурнаас хийж байгаа бүхий л тэр сүнслэг үйл хөдлөлүүд сатанаас ирсэн сүнс юм аа. Өөр сүнс гэж хэлсэн. Өөр сайн мэдээ байна. Яаж ганц удаагийнхаар аврагдаж болдгийм бэ? Ямар бардам юм бэ? Тэмээ бид нар одоо хэдэн жилийн турш ингэж хичээж байна, зүтгэж байна. Үнэхээр аврагдсан үгүйгээ мэдэхгүй үхчихэж л мэдэн штэ. Ганц удаагийнхаар яаж ганцхан Есүсийн тусаар болох юм бэ? Эзний өдөр янз бүрийн үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Нэг хичээнгүйл юм хийх ёстой. Бурхны өмнө нэг юм хийх хэрэгтэй. Тэгжиж аврагдана шүү дээ. Энд чинь өөр сайн мэдээ. Өмнөх нүгэл нь уучлагдсан. Тэгвэл дараагийнх нь яах вэ? Өнгөрсөн гимнүгэл уучлагдсан. Цаашлаа бол харин юм хийх ёстой. Энэ бол бүгдээрээ өөр сайн мэдээ. Ийм энэ зүйл ертөнцийн дээр олон бий, тийм ээ? Гэтэл үнэхээр бид нэр энэ баталгаатай сайн мэдээг мэдэж байна. Тийм учраас бид нэр эргэлздэггүй. Тийм үстэй. Одоо ч болтугай Есүсийн агаар дээр залрах юм бол би дээшээ явна гэсэн үн 3 удаа галлагдаа шин 1 2 3. За үгүй үн ташааг баха. Энэ баталгаа байдаг аа. Яг одоо өгсөн чи.
Тийм учраас тийм ээ хутг гаргаад ирээ. Яг одоо өгсөн ч гээл. Тэр итгэгч нар тэгж үхлийг сүрж байсан. Аврагдсан учраас тэр бахан. Тийм биз дээ. Үхэх юм бол одоо би шууд Диваажинд очсноо. Энэ ертөнцийн хэдэн жил амьдэрснаас Диваажинд ирт очсон дээрээ гээд. Энэ аврал. Өдөр Библиэр гарч байгаа аврал бол авралын 3 үе шат бий тийм ээ. 3 зүйл. 3 зүйлээр хуваагдаж Библи авралын тухай хэлж өгч байгаа. За эхний аврал бол зөвтгөл гэж хэлж байна. За заримдаа зөвхт байдлыг хүртэх зөвтгөл гэж хэлдэг. Зөвхт гэж тооцогдох, зөвхт байдлыг олж авах, зөвхт байдлыг хүртэх, итгэлээр зөвхт байдлыг олж авах, итгэлээрээ зөвтгөгцөө. Зөвхт биш боловч зөвхт гэж тооцогдсон гэсэн үг. Үүнийг сүнсний авралаа гэдэг. Энэ бол Бурхны хүүхэд болж дахин төрснийг хэлж байна. Аврал бол дахин төрөлт юм. Дахин төрөх. Төрж байна шүү дээ. Бүрэн өөр хүн болж байна. За тэгвэл төрсөн бол хоёр дахь нь хүссэн тийм ээ. Үүнийг ариусл гэж хэлдэг. Англиар sanctification гэж байна. Тэгвэл энэ ариусл гэдэг зүйл маань одоо Есүс Христийг зорилгоо болгож түүнийг дагаж амьдрах. Түүнийг энэ аврагдсан одоо Бурхны хүүхэд болж төрж өсөж байгаа тэр үйл явцыг бас л аврал гэж хэлдэг. Үүнийг ариусл гэж байна. За бид нар үүнийг бас амьдралын аврал, зан чанарын аврал гэж тайлбарлаж хэлдэг. За одоохондоо бид нар аврагдаагүй байгаа нь энэ бие маань байна. Гэтэ өвдөх юм бол имлэг явдаг тийм ээ. Биений хүсдэг юм маш олон бие. Угаагаад өгөөч гэдэл. Угаа цэвэрлээд өгөөч. Жохон юм идүүлчихээч гэдэл. Энэ чинь бие маань аврагдаагүй байна тийм ээ. Бие маань хүртэл яг л тэнгэр элч мэд сүнслэг биетэй болж бид нэр өөрчлөгдөх тэр аврал бол glorification гэж байна. Удахгүй болох зүйл. Энэ бол гим нүглээс бүрэн тусгаарлагдах, салах. За үүнийг эзэн хүлээж авах, эзний авах тэр үр жимс юм аа. Тэгэхээр энэ гурван аврал байна. Үүнийг хооронд нь хутгалдуулж болохгүй. За тиймээс бидний аврал бол одоо зөвхт байдлыг олж авсан. Өнгөрсөн цаг хугацаан дээр байж байна тийм ээ. Тиймээс аврагдсан. Энэ чи үгс үг. Бурхан бол шудраг бурхан учраас гим нүглийн шүүлтийг заавал хийх ёстой. Тэр шудраг байдал, тэр шүүлт нь Есүстэй буулсан. Есүс бидний гмийг өмнөөс минь авч яваад өмнөөс минь шүүлтийг авсан. Тэр золиолтонд итгэж байгаа итгэлийг зөвхт гэж тооцдог. За тэгээд одоо зөвхт болж аврагдсан гэж хэлдэг тийм ээ. Эфес 2-ын Эфес 2 8 9-ийг харъя. Эфес 2-ын 8 9 хамт уншия. Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үүсээр чинь ирээгүй тул хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Аврагдсан гэж биш үү тийм ээ. Аврагдсан гэдэг байдаг. За тэгвэл Бурхан биднийг аварсан гэдэг чинь галцаагүй аварж өгсөн нэг юм байна. Тэгвэл хин надад авралыг өгсөн бай. Өөр хинний ч дотор аврал үгүй. Аврагдаж болох өөр нэр Тэнгэрийн дор хүмүүндээс өгөгдөв гэсэн тийм ээ. Тэгэхээр Есүс Христ тэр Есүс түүнээс өөр аврагдах нэр Тэнгэрийн дор хүмүүндээс өгөгдсөн гэсэн. Есүс ч гэсэн айлтсан. Би бол зам, үнэн, ам юм аа. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Диваажинд хүрч чадахгүй гэж айлтсан байна. Тэгвэл энэ авралыг Есүс өгдөг. Бодтоор өгсөн тэр үйл явдал байх ёстой тийм ээ. Тэгвэл бодтоо 2000 жилийн өмнө Голготын толгой дээр загалмай дээр цусаа урсган үхэн гэ.
бүх хүн төрлөختөнд угаа гэсэн байна. Гүйцэлтлээ цусаа урсгаж өөд болонго тэр үед бүх хүн төрлөختний бүгдийг нь аварсан. Хамаг ертөнцийн нүглийн төлөө юм аа. За тиймээс бүх ертөнцийн тэр нүглийг Есүс загалмай дээр бүгдийг нь хохоод бүх шүүлтийг нь түн дээр буулгасан. За тиймээс тэр үнэнд итгэж байгаа хүн юм бол хинч бай. Тэм нүгэлгүй болсон учраас там руу явъя гэж явах боломжгүйгээр бурхан хийгээд өгчихсөн байна. Тийм учраас Христ итгэлийг эсэргүүцдэг хүмүүсийг харах юм бол энэ хүмүүс итгэчих юм бол Деважинд явна. Итгэхгүй бол там руу явна гэж ярьдсан байна. Ийм гэж юу байсан гэдэг. Есүс Христийн хийсэн тэр бурхан хүний төрөлхтөөр ирээд газар дээр хийсэн зүйл аварсан үйл явдлыг хэлж өгөх юм бол тэгж хэлж чадахгүй. Тийм биз дээ. За түрүүн Исая 53 дээрээс уншсан. Тэр бүхэл тарчлал, зовлон бүгдийг нийтлэнгээ намайг аврахын тулд өөхөх хүртэл явсаа. Тэр хайр, тэр агуу нэгүсэл түүнийг үгүйсэгвэл юу болох вэ? Тиймээс энэ ертөнцийн бүх хүмүүс там руу явъя гэж явах боломжгүйгээр бурхан хийчихсэн байна. Тийм үгүй юу? Зүг биз дээ. Гэтэл их хачирхалтай зүйл нь түүнийг бүр хийж агаад сөрөөд яаж хийж агаад бүр там руу явдаг юм бэ? Тэр ч их гайх юм шиг бүр. Бурхан бүх хүнийг бүгдийг нь аварж өгсөн байгаа. Би ч гэсэн аль хэдийн 2000 жилийн өмнө аврагдсан. Гэтэл 2000 жилийн өмнө би чинь төрөөгүй шүү дээ. Гэтэл одоо мэдсэн чинь бурхан байна уу байхгүй юу гэжсэн. Библиэд дамжуулан тэр баталгаа хараад бурхан байдаг гэдгийг мэдсэн. Деважин там байгааж баталгаатай юм байна. Деважин руу явахыг хүсээд өөрийгөө тэр үхлийн замаар явж исэн гэдгийг мэдээд тэндээсээ эргэж гимшиж Есүс Христийн үйлдсэн тэр золилтыг, тэр хайр түүнийг ухаарч аврагдсан тэр өдөр шүү дээ, тийм ээ? Тэр өдөр байгаа. Он сар бий. Тийм биз дээ? Би мэдхгүй байж байгаа тэр сайн мэдээг сонсоод миний гимиг арилгасан тэр үнэнд итгэсэн тэр өдөр би аврагдсан өдөр маань юм. Тэр бол миний авралын өдөр. Аха. Тийм юм байна штэ. Өнгөрсөн хугацаанд ертөнцийн аяр хөгч бодос сүнсний дор амьдарч байсан байна. Дуулуургүй хүүгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдарч байсан. Одоо бол Бурхны хаанчлал Деважинд орох Бурхны хүү болоод дахин төрсөн өдөр тэр өдөр байдаг. Тийм биз дээ? Дахин төрсөн өдөр байдаг аа. Магадгүй тэр өдрөө мартсан ч байж болно. За, Колосай номнаас харъя. Колосай Филиппогийн дараа Колосай 1-р бүлэг байна. Колосай 1. Зургааг хацгаая. За Колосай 1:6 сайн мэдээ нь та нарт хүржээ. Энэ нь бүх дэлхийд өсөж үр жимс сургуулж байгаад Бурхны нэгүслийг сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд бас ургуулж байна. Энэ сайн мэдээ 2000 жил өнгөрөөд энэ сайн мэдээ би энэ ертөнцийн төрөөд энэ сайн мэдээ та нарт аль хэдийн үрчээ. Та нар сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс Бурхны нэгүсэл гэдэг чинь би хийж чадахгүй учраас миний өмнөөс хийж өгснийг нэгүсэл гэж. Бурхны нэгүсэл, Бурхны золилтыг ухаарсан тэр өдөр байдаг гэж байна. Тэр өдрөөс ахуулаад ихсэн та нарын дундч бас ургуулж байна. Тэр өдөр байдаг. Филиппой 1:5 дараа гэх юм бол эхний өдрөөс минь өнөө хүртэл та нар сайн мэдээний хуваалцагч болсон. Тэр эхний өдөр гэж байдаг. Эхний өдөр байгаа. Сүнс маань аврагдсан тэр өдрөөс ахуулаад Христийн бие болсон чуулган дотор байнга одоо итгэлээр амьдрч эхэлсэн. Бидний итгэлийн
хүмүүсийн номыг уншиж үзэх юм бол байнга л би Есүс Христийн тэр хайр, Есүс Христийн нэгүслийг ухаарсан тэр өдөр байдгаа гэдгийг бичсэн байгаа. Бүр хэдэн сарын хэдний өдөр хаана ийм үгийг сонсоод ингэж аврагдсан. Энэ үгийг ухаарсан. Бурхны хүүхэд болсон. Үүнийг бүр ингэ зааж өгдөг үстэй. Библиэлд жигсэн гарцаагүй өмнө ба хойдохыг ялгаж байгаа. Өрдөн гэсэн байгаа. Нэг байсандаа энэ үгнийг мэдхээс өмнө юм байсан. Одоо харин яах ёстой вэ? Яаж амьдрнаа? Гэд өмнө ба дараа гэд аль хэдийн ялгагдсан байж идэг. Хурмаа хийхээс өмнөх. Хурмаа хийсний дараах амьдрал ондоо. Адилхан байна уу? Ондоо үстэй. Дээр үед ганцаараа амьдарч ирсэн одоо хамт амьдарч байна. Гэтэл зарим хүмүүс ингэж хэлдэг. Энэ гэр бүл нэг гэр бүл болсон өдөр байна гинэ. Тэр одоо эсэргүүц болох уу? Энэ юу гэж нэ гэхээр тэр хүн төрсөн өдөр байдаг гинэ. Гэхдээ бүр төрсөн өдөр тэмдэглэдэг юм ямар сони юм бэ? Ийм байж болох уу? Тийм биз дээ. Тэр өдөр байгаа. Яагаад байх вэ гэж Библиэлд байна штэ. Магадгүй тэр өдрөө одоо мартсан хүн байх юм бол өөрийнхөө тэр төрсөн өдрөө мартсан байж болох юм. Гэхдээ одоо өнчин хүүхэд байлаа. Төрсөн өдрөө мэдэхгүй бол төрсөн өдөр байгаа юу байхгүй юу? Мэдэхгүй юм чинь төрсөн өдөр байхгүй гэж бодож байгаа юм байвал гараа өргөе. Нэг ч хаалга. Өөрөө тэмээ хинэгээ өөрт нь хэлэхгүй өөрөө мэдэхгүй байна. Гэхдээ гарцаагүй тэр хүүхдэд төрсөн өдөр тэр өнчин хүүхдийн төрсөн өдөр гэж байгаа юу байхгүй юу? Байгаа гэж байгаа баталгаа нь юу вэ? Одоо хүртэл амьд байгаа үстэй. Үүнтэй адилхан. Тиймээс энэ гэр бүл эхнэр нөхөр хоёр хурмаа ээгээд хоёулаа хамтдаа амьдарч байгаа гэдэг чинь энэ чинь гэр бүл болсон өдөр байгаа учраас л тэр үстэй. Тиймээс за итгэлийн хүмүүсийн тэр бичээсийг уншаад үзэх бол би хоёр төрсөн өдөртэй мах удмаа эцэг эхээсээ төрсөн нэг өдөр би. Тэгээ Бурхны үгээр Бурхнаас төрсөн сүнс маань дахин төрсөн өдөр. Надад хоёр төрсөн өдөр би гэж хэлдэг. Гэтэл нэг асуудал нь за үүний нэг эсэргүүцдэг хүн энэ хүмүүс ингээл тэдний сарын тэдний өдөр аврагдсан өдөр нь байж иж баттай аврагдсан гэж хэлдэг гэн үгүй ээ. Энэ бол үгийг мушгиж хэлж байгаа гэсэн үг тийм биз дээ. Бид нар мартаж болно. Бид нар гэрчлэл ярахтаа тийм ээ. Байнга л гэрчлэл болгон дээр тэдний сарын тэдний өдөр аврагдсан гэж баг хэлдэггүй үстэй. За хэлхийн үед хэлдэг гэхдээ хэлэхгүй гэж байдаг үз. Гэхдээ энэ өдөр байхгүй бол дивааж нь очиж чадахгүй. Юу гэж бодож байна? Тийм биз дээ. Би эцэг ихийнхээ охин хүүн болсон гэдэг чинь аав ээж маань намайг гарцаагүй энэ ертөнцийн төрүүлсэн өдөр байгаа учраас л би байж байна. Тийм биз? Энэ чинь сүнсний аврал юм аа. Одоо Бурхны хүүхэд болж төрсөн. Бурхны хүүхэд болж төрсөн энэ бол бид Эфес 2:10 дээр харах юм бол учир нь бид сайн үйлсийн төлөө Есүс Христ Есүс бүтээгцээ. Бүтээгдсэн байна. Тэр 2 дугаар Коринт 5:17 дээр шинэ бүтээл юм ба. Шинээр төрсөн бахна. Бүрэн шинээр тэс ондоо өөр хүн болж төрсөн байна. Энэ бол бидэнд маш чухал зүйл ээ. Түүний дараа төрснийхөө дараа авралын ариусл гэж хэлсэн тийм ээ. Энэ л хороо одоо цаг үе дээр Филиппой Колосагийн өмнө Филиппой 2:12 байна. Филиппой 2:12. За хамт уншия. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байгтаж биш харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чижлэлээр гүйцээ.
За аврагдаагүй хүн энэ дотор ингээд төөрдөг. Тэ хараач гүүцээ авралаа гүүцээ гэсэн байж тээ. Тэгэхээр чинь авралыг гүүцэх ёстой гэд өөрийгөө дэваачн руу очих тэр авралыгаа гүүцэхийн тулд хичээдэг хүмүүс байна. Энэ хинд хэлсэн үг вэ гэхээр энэ бол аврагдсан хүнд хэлж байгаа. Аврагдчихсан байгаа хүнд. Одоо аврагдсан дайны Есүс миний гимнүглийг ариусгах ажлыг хийчихсэн учраас намайг цэвэрхэн болгочихсон. Тэгэхээр цэвэр амьдрал, тусгаарлагдсан амьдрал, ариун амьдрал, үүнийг байнга амьдарч явах ёстой гэдгийг хэлж өгч байгаа. Тиймээс аврагдсны дараа гимнүгэл хийдэггүй хүн гэж хаавна. Магадгүй аврагдаад яг аврагдчих юм бол түүнээс хойш гимнүгэл хийдэггүй гэх юм бол Есүс энэ үннийг ухаархаас өмнөхийг л уучлалж өгнө. Гэтэл тэгэлгүйгээр ирээдүйг хүртэл бүгдийг нь шүүлтэнд авсан. Ягаад гэвэл бид нар өөхөх хүртлээ гимнүглээс холдох аргагүй учраас тийм байна. Аврагдсны дараа хийж байгаа гимнийхээ тухай төлөө Бурхан аавынхаа өмнө одоо өөрийнхөө бурууг хүлээж үүнийг одоо өчих, улаах гэдэг. Тэр гимнүглээс намайг угааж өгнө. Цэвэрлж өгөөч гэж гуйх хэрэгтэй. Улайж, гимшиж. Энэ бол байх ёстой зүйл. Давид гимнүгэл хийх үедээ Бурхны өмнө гимнүглийг хийсэн гэсэн тийм ээ. Бид нар гимнүгэл хийх юм бол тэр гим маань бий болон хин нэгэн хүний дунд гимнүгэл байгаа зогсохгүй. Энэ гим маань Бурхан бид хоёрын дунд байгаа. Аврагдахаас өмнө Бурхан энэ гимтний гимийг нь тэр үед болохоор нэг тооцоогүй тийм ээ. Гэтэл дараа нь бүгдийг нь нийлүүлж байгаад хүн ганц удаа өгч дараа нь шүүхтгээ товлогдсон шиг гэдэг. Тийм учраас тэр үед нь бүгднгийн нэг дор нь шүүхтэй гимиг нь авчрах байсан. Гэтэл аврагдсан хүн бол Бурхантай хамтдаа амьдарч байгаа тийм ээ. Гимнүгэл байсан бол Бурхантай бид хоёр холбогдох чадахгүй. Асуудал үүснэ, нөхөрлөл хасрна. Гэтэл бид хоёрын дунд, Бурхан бид хоёрын дунд тэр нөхөрлөлөөс сэргээхийн тулд бид нар тэр гимнүглээ чиж улааж тэр гимнүглээ надаас холдуулж өгөөч гэж Бурханаас гуйх хэрэгтэй. Үүнийг бас гимшил гэж байгаа. Энэ хоёр гимшил байдаг учраас хүмүүс жоохон төөрөлддөг. Түүнээс өмнө тийм ээ аврагдахаас өмнө аврагдахын төлөө өөрийнхөө гимтэн гэдгээ ухаарад Бурхны өмнө бас Есүсийн өмнө эргэж очиж байгаа гимшил. Энэ бол ганцхан удаагийн нэг удаагийн гимшил юм аа. За тэр гимшлийн баптизмыг өгч байсан баптист Иохан байсан тийм ээ. Одоо аврагсны дараа тэр буруу гимнүгэл байх үе болгоно Бурхны өмнө залбирч өөрийнхөө гимнүглийг улааж өчөж за мөн тэрийг гимшил тэр гимнүглээсээ холдон эргэх ёстой. Гэтэл ганцхан түүгээр Бурхан дуусгадаггүй. За чи Бурхны алдрын төлөө амьдрах ёстой хүн шүү дээ. Ингэж амьдрах болох юм уу? Энийг жаахан цогчиж гимнүглээсээ холдох хэрэгтэй юм байна. Гэж байгаа хүнийгээ цогтдог, үнийг сахилжуулт гэдэг. Цохихгүй байсан ч үндэ бүрэн гимшиж эргэж гимнүглээсээ холдсон хүн бол цохиулахгүй байсан ч дуусч чадна. Гэтэл гимшнэ гэж байгаа мөртлөө за үүнийг жоохон зодчий цогчиж ил холдох байх гэх юм бол цогтдог. Тиймээс бүгдээрээ хүртсэн сахилаа та нарт өгөө бол та нар хөвгүүд нь бос бутаж ажээ. Бурхан өөрийнхөө хайрлыг нэгээ сахилгажуулдаг. Тиймээс зөв амьдруулахын тулд түүнийг ариусэл гэдэг. Гэтэл нэг хүн биднэрт ингэж хэлсэн. Энэ хүмүүс аврагдах юм бол гимнүглээсээ ямар ч хамааралгүй гэж ярьж байна лээ. Үгүй ээ, энэ огт юм биш. Бүх дэлхийн чуулган даяар яваад үзээрэй.
гим нүгэл хийгээрээ гим нүглээс ямар ч хамааралгүй юм шиг заадаг шуулган хаа байна? Тэр бол мэдэхгүйдээ хэлж байгаа юм. Магадгүй бид нар аврагдсныхаа дараа гим нүгэл хийсэн ч зүгээрээ ямар ч хамаагүй гэж манай шуулганаас заадаг байсан бол энд суух нэг ч хүн байхгүй байхс. Яагаад вэ? Энэ чинь сайн мэдээ биш. Энэ бол Библи биш ээ. Энэ бол Бурхны үг биш юм. Тиймээс энэ буруу заадаг юм байна гэж бүгдээр яваад өгнө шүү дээ. Тийм биш ээ. Огтос тийм биш. Яагаад сонсооч хүн байж мэдэхгүй гэж тийм юм ярьдаг юм болоо би гайхаж байна. Бид нэр үүнийг эзний өдөр болгон пасторууд болгон ямар олон удаа хэлж өгдөг вүлээ. Энийг ариусгал гэдэг. Бид нэр ариуслын үйл явц дотор байнга л явж байна. Тиймээс ишлэл номн дээр би хайрладаг хүмүүсээ зэмлэлийг сахилгажуулдаг. Тиймээс халуун бай гимш. Гим нүглээсээ эрг буц гэж ямар хэлдэг вүлээ. Эцэг хүртэл ирэхгүй байх юм бол яах вэ? Үхүүлдэгэ. Бидний үстэй. Тиймээс аврагдсан хүн эцэг хүртэл тэр гим нүглээ аваад явж чаддаггүй. Яагаад вэ? Дунд нь аваа явчихдаг юм болохгүй юм байна гэд. Аваад явнаа. Нэгдүгээр Иохан 3. Нэгдүгээр Иохан 3. 8 9 байна. Нэгдүгээр Иохан 3-ын 8 9-ыг харъя. Уншээ. Нүгэл үйлддэг нь диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурхны хүү илчлэгдэжээ. Бурхнаас төрсөн хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурхны үр түүн дотор оршдог. Тэрээр Бурхнаас төрсөн тул нүгэл үйлдээд байж чадахгүй. Бурхнаас төрсөн гэж байна. Бурхны хүүхэд болсон хүн гим нүгэл хийдэггүй. Байнга л гим нүглийг хийж чадахгүй гэсэн байна. Хийж чадхааргүй бурхан болгодгоо. Англи continuous sin. Тэгэхээр байнга л тэр хийдэг гим нүглээ үргэлжлүүлэн хийж чадхааргүйгээр бурхан сахилгажуултыг болгоно. Тиймээс эцэг хүртэл ирэхгүй бай. Энэ тийм ээ. Бурхны алдраас илүү бүр бурхныг муу хэлүүлж дормжлуулж байна гэд аваа явцдаг. Тиймээс гим нүгэл хийдэггүй гэсэн яагаад вэ? Бурхны үр түүний дотор байгаа. Тиймээс Анания Сафир хоёрыг аваад явсан. Библиэр гардаг тийм ээ. 1 Коринт 5 дээр харах юм бол тэр завхаарсан дүү аваад явсан. Энэ байлгад байж болохгүй юм байна. Байнга л гим нүглийг хийлэхгүйгээр бурхан аваад явдаг. Тиймээс энэ үгийг хэлж өгсөн байна. Гэтэл бид аврагсныхаа дараа гим нүгэлтэй ямар ч хамааралгүй амьдарч болох уу? Байх боломжгүй зүйл юм. Тийм бооз. Энэ зан чанарын аврал гэдэг чинь баг багаар эзэн рүү ойртох чинээгээрээ илүү эзнийг тавьдуурайдаг байна. Үт тэмээ 5 жил 6 жил 7 жил болоод явах юм бол бараг л одоо энэ баг голио шиг болоод эхэлж байдаг. Тэгээд усан дотор амьдардаг тэр сонны авгалдаа бий. Тэр жигсэн. За сон болохынхаа алдад харах юм бол усан дотор байгаа ирнэ баг л сон шиг болчихсон байж байдаг. Тэгээ бид нэр эзэнтэй уулзах тэр цаг ойртох чинээгээр баг багаар эзний төрх амьдрал дотор маань, үгэн дотор маань, үйл дотор маань эзний төрх гарч ирж эзнийг даган дуурайдаг. Тийм биз дээ. За тиймээс Колосай 1-ийг харцгаая. Колосай 1 21-ээс Колосай 1-ийн 21-ээс эхлээ харъя. Хэдийгээр урд нь та нар ёрын үйлсийг үлдээж хөндөрсөн бөгөөд дайсгансан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махбодынхоо өвхлөөр эвлэрүүлж өмнөө заамдууши та нарыг ариун өөсөвгүй бөгөөд гин зэмгүй болгосон.
Тийм ээ. Ингэж босгодгоо гэж хэлсэн байгааз биднийг тийм биз дээ. Баг багаар биднийг энэ дотор тал маань ариун сүнсний үр жимсийг төрүүлж ургуулдаг байна. Дотор маань ариун сүнсний үр жимс юу вэ? Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр инрэл, сайхан сэтгэл, итгэмжит, дүлгөөн зан, өөрийгөө захирах. Энэ маань бидний дотор дэлгэрдэг байна. Ариун сүнсний үр жимс дотор ургадаг. За гадагшаага ургадаг нь мөн хамын үр жимс. Өөр аврагдсан тэр мөн хамыг төрүүлж байгаа зөвхт байдлын үр жимс. Тийм ээ, одоо үйлчлэл ч юм уу гэрлийн үр жимсийг ургуулдаг байна тийм. Тэгээ бурхан биднийг энэ биеийг мань хүртэл бүрэн хормын сүнслэг болгож өөрчлөөд тэгэх юм бол эзний өмнө тэр үр жимс маань очно. Энэ бол алдар суу. Энэ бол шагнал бахна. Миний сэтгэлд ариун сүнсний үр жимс алгаа. Тэгвэл алдар шагналж байхгүй. Бүгдээрээ л байгаа бах тийм ээ. Гадна талдаа мөн хамын үр жимс, зөвхт байдлын үр жимс, гэрлийн үр жимс энэ бүгд яг л одоо усан үсвэн мод шиг ингээл сайхан бүгдээр урагчсан байж байл эзний өмнө очих юм бол мөнхөд туяарах болно гэсэн. Мөнхийн шагнал. Мөнх дотор бид нар байх болно. Яков 5:7 дээр харах юм бол тариалагч юу хүсч тариалдаг вэ? Үнэт үр жимсийг хүлээж тэрээр тариалдаг болсон. Бурхан тэгэж хэлсэн тийм ээ. Одоо Есүс Христийн чуулганы тэргүүн болж бид нар одоо тариалж байна. Ирхэм үр жимсийг олж авахын тулд энд тариалж байгаа нь тариалагч байна. Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзм тариалагч билээ. Та нар бол мөчрүүд. Тэгээд үр жимсээ ургуул. Үр жимсээ ургуулахын тулд энэ тэмээ та нар мөчр, та нар эд хэрэгцэн биеиндээ холбоотой байх хэвээр. Тэр усан үзм модондоо холбоотой байх хэвээр гэж тайлбарлаж өгсөн биз дээ. Эцсийн эцэст миний дадаас үр жимсийг хүсэж байна. Энэ ариус гэдэг нь үр жимсийг ургуулж байгаа үйл явц бахан. Үүнийг ариусл гэж хэлээд байгаа. Бид нэр гим нүгэлтэй хамтдаа байгаад ажиллахгүй. Яаж хийж агаад гим нүглээс холдож тэгээд бид нар баг багаар өсөж бурхан тэгж хэлж өгсөн байна. За ингээд энэ ертөнц болон тусгаарлагдсан амьдрал байна. Ариун бай гэж хэлсэн байна. Энэ ертөнцөөр амьдарч байгаа ч гэлээ энэ ертөнцөөс тусгаарлагдсан амьдраарай. Энэ бол ариун байх. Загас усанд амьдардаг ч гэлээ тэр гиз доторх нь шорог байдаггүй гэдэг шиг бид нар энэ ертөнцөөр амьдарч байгаа. Гимнүглэнд амьдарч байгаа ч гэлээ гимнүглээс тусгаарлагдсан амьдран гэдэг чинь ариун. Бурхны ажлыг дагаж энэ ертөнцийн хүмүүс бурхны ажлыг хийдэггүй. Бурхны ажлыг хийж байгааг ариун байдал. Ингэж хэлж байгаа. 1-р Петр 1-ийг харцгаая. 1-р Петр 1 14-15 1-р Петр 1 за 15-16 байна. 15-16 хамт уншия. Та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхэл зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байгтун гэж бичигдсэн юм. Энэ ариун амьдралаар амьдрахыг ариусл гэж хэлдэг. За гим нүгэл байх үед түүнийгээ өчөж, улайж, гимшиж энэ үйл явц байх ёстой. Тийм үстэй. Бурхны үгэнд энэ бурхны хүүхэд дуулууртай байж ингэж амьдрах юм бол шагнал бий. Дуулуургүй байх юм бол сахилжуулалт байгаа. Сахилжуулалт дотор хамгийн түрүүнд ирдэг сахилжуулалт үг сонсогддоггүй. Би одоо ингээл эзний өдөр ирээд үг сонсох гэхээр яагаад ч би ингээл унтаад байна. Энэ магадгүй сахилжуулалт байж магадгүй бодоод үзээрэй. Тийм ээ, одоо магадгүй яг өмнөх шөнө нойргүй эсвэл жоохон бие нөвцөн ч юм уу. Тэр хугацаанд юм байж болох юм. Гэхдээ байн тэгээд байна гэвэл тэр асуудал байна.
Би одоо зөвөр амьдарч байна уу? Эсвэл тэгж чадахгүй байгаа учраас тэгээд байна уу? Бурхан тэр үгийг чи сонсож чадахгүй гэсэндээ сонсохгүй гэж болох юм. Тиймээс зарим хүмүүс ямар хүмүүс ирүүл байдаг вэ? Асрамжийн газар 10 хүүхэд өсгөж бай. Хоол игээд өглөө. Бүгдээрээ ингээл аваад идэж байна. Гэтэл нэг хүн үгүй би идэхгүй, өглөө идэхгүй, өдөр идэхгүй, орой идэхгүй, би идэхгүй гэлээ. Ирүүл байх болов. Энэ үнэхээр чухал байгаа. За тэгвэл бид нар яавал амьдралын авралыг биелүүлж чадах вэ? Эхнийх нь ариун сүнс нь одоо юу гэлээ? Үг тийм ээ? Энэ үгийг үгээр тэтгэгдэн амьдрах хэрэгтэй. За тэр хүн үнэхээр итгэлээрээ зөв амьдарч байна уу үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд тэр хүн үгэнд ямар хөө байр байдалтай байна вэ? Үгийг яаж хүлээж авч байна гэдэг нь хамгийн чухал юм шиг байна. Иохан 10-аас харъя. Иохан 10 9-10 дугаар эшлэл. Иохан 10-ын 9-10. Хамтужээ үүдэн би байгаа юм. Надаар орсон аврагдана. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүйдэхээр ирдэг. Харин би тэдний амьтай бэлгсэн амьтай байлгахын тулд ирсэн билээ. Энэ бол нэгүсэл дээр нэгүсэл багтай. Бид нэр энэ сүнсэнд аврагдсан манж Бурхны нэгүсэл болон хүч чадлаар болсон шиг амьдралын авралжсыг адилхан Бурхны нэгүсэл ба хүч чадлаар болдог. Энэ бол тэтгэгдэх ёстой юм. Идэж байж эрүүл байдагтай адилхан бидний итгэлийн амьдрал жигсэн үгийг идэх хэрэгтэй. Сайн сонсож. Тиймээс миний дотор энэ маань шингэж боловсрогдоод амьдралын аврал маань бий болно. За тэгээд ариун сүнсний удирдлагыг авах хэрэгтэй. Ариун сүнсний дүүрлийг авах хэрэгтэй. Аврагдах үед бидэнд ариун сүнс ирсэн. Хувь хүний хувьд ч тэр энэ чуулган дотор ч тэр ариун сүнс чуулганыг удирдах байдаг үстэй тийм ээ. Ариун сүнсний удирдлагыг би авах хэрэгтэй. За тиймээс Иохан Ром 8:14 дээр харах юм бол учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа хүн тэр хүн Бурхны хөвгүүд юм аа. Бурхны сүнсээр удирдуулж байгаа тэр амьдрал ариун сүнсний удирдлагыг авах хэрэгтэй. Энэ ариун сүнс үгээр дамжуулан ажиллаа явуулна. Мөн өмнө байгаа тэр үг дамжуулагч нараар дамжуулан ажиллаж байна. Одоо нэг баг ч юм уу тийм ээ одоо нэг хэсэг эсвэл гүрүү дүүрэг за бүгдээрээ Бурхны боссон тэр хүмүүс байж байгаа. Тэр хүмүүсээр дамжуулж Бурхны сүнс ажиллаа явуулж бас удирддаг Бурхны сүнсээр удирдуулагдаж байна. За түүний дараа гурав дахь нь нөхөрлөл дотор байж амьдрах хэрэгтэй. Энэ нөхөрлөл энэ бол үнэхээр чухал байна. За Бурхан тийм ээ энэ нөхөрлөл дотор байхыг бидэнд удирдах байгаа. Энэ нөхөрлөл дотор үйлчлэл хийж, сайн мэдээ тарааж энэ тэр чигтээ нөхөрлөл дотор биелэгддэг зүйлс байх нь ганцаараа болж чадахгүй гэсэн үг шүү дээ тийм. Тийм байгааз? Эфес 4-р бүлэг. 2 Коринтос жаахан хаашаа яваад Эфес 4 15-16 байна. Эфес 4-ийн 15-аас 16. Хамт уншъя. Харин хайр дотор үннийг ярьж тэрүүн болох түүнөөд Христүүд бүх талаар өсөх болно. Христийн бүхэл бие нь хэсэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг дэмжлэгээр хоорондоо холбогдсон нийлдэг. Ингэснээр би өөрийгөө хайр дотор босгон байгуулж өсдөг юм. Тэгээ биетэйгээ холбоотой байж өсдөг. Энэ бол нөхөрлөл байна. Колосой 2:19 дээр харах юм бол бүхэл биеийг үе мөч болон шүрмсөөр хамтд нь холбон хангаж Бурхны өсөлтөөр өсөгдөгөө. Бурхан өсөгдөг гэж хэлсэн байна.
Энэ бол нөхөрл дотор өсөж байгаа хэрэг. Түүний дараа авралын хамгийн сүүлийн үе шат нь glorification гэж хэлсэн. Биеийн аврал. Дахин амьсан Есүстэй адилхан сүнслэг биетэй болж өөрчлөгдөх ёстой. Энэ ирээдүйд. Тиймээс Ром 8:23 дээр харах юм бол биднийг үрчилж авахыг буюу биеийн маань золин аврахыг тэсэн ядан хүлээж байна. Ирээдүйд болох нөхцөл байгаач. Есүс Тэнгэрт залран ирэх үед биеийн маань сүнслэг бие болж өөрчлөгдөж одоо гим нүглээс мөнхөд goodbye болж байна. Гим нүглээс бүрэн тусгаарлагдж байна. Авралын гүйцэлтэл байх нэ. Тэгэхээр энэ аврал гэдэг нь бид нар зүгээр сүнсний аврал, бид нар гим нүглээ уушлуулсан энэ сүнсний аврал, ганцхан энэ авралыг бодох биш. Тийм ээ, одоо зүвт болсон дараа нь сүнсний аврал, үүний дараа одоо ариушил буюу амьдралын маань аврал, зан чанар. Тэгээд авралаа гүйцээ гэж хэлсэн тийм ээ. Биеийн маань золин аврахыг хүлээдгээ. Энэ намайг мэдхгүй байх үед чинь биеийн аврал, энэ амьдралын аврал болно. 100% болно. Тийм биз дээ. Түүний дараа боддоор үнэхээр яг Библиэр хэлж байгаа сайн чуулганы 7 онцлог бий. Энийг сүүлийн үед энэ AI-ийн үе болсон тийм ээ, хиймэл оюухан. Тиймээс би нэг удаа асууж үзье. Би тэнүүгүй юу гэж үзэх гэж үзье. Тийм ээ, Библиэлд хэлж байгаа сайн чуулганы 7 онцлогийг нэг хэлээд өгөө гэсэн альнаас нь ч асуусан яг адилхан нийтлэг байна лээ. Эхнийх нь үгэн төвөөсөн чуулган байх ёстой. Энэ бол эхнийх нь. Хүн өвлөж эсвэл хин нэгэн бүлэг тийм ээ, хүмүүс өвлөх ч юм уу, ямар нэгэн философон дээр төвлөх ч юм уу, юм биш ээ. Харин үгэн төвлөх. Хоёрт нь сайн мэдээ байх ёстой. За ингээд тайлбар дээр нь сайн мэдээг заадаг, гарцаагүй гимшил ба итгэл, гимшлийн тухай хэлэхгүй байгаа бол энэ бол сайн чуулган биш ээ гэж. Гэхдээ бүр AI хүртэл энийг хэлж ийлээ. Энд сайн мэдээ гарцаагүй байдаг чуулган. Энэ манай чуулган байгаа үстэй тийм биз дээ. За гуравт нь Есүс Христ төвлөсөн чуулган. Тийм биз дээ. Есүс Христ төвлөсөн чуулган. Пастор нь төвлөдөг ч юм уу, эсвэл нэг урд нь байгаа нэг тэргүүлэгч нь төвлөдөг ч юм уу. Энэ ертөнцийн одоо янз бүрийн одоо хүмүүсийг нийгэмлэг босгож байгаа тийм хүмүүс биш тийм үү? Есүс Христийг төвлөсөн чуулган. Манай чуулган байна. Дөрөвт нь Христийн хайр байдаг. Мэдээж эргэдэг чуулган яг л адилхан манай чуулган байна. Би биендээ тусалдаг, хин нэгэн өвдлөх юм бол очино, өөд боллоо гэх юм бол бид нар яваад очдөг. Хэцүү байна гэх юм бол очиод хоолч болтугай хамтдаа 5 хоолч болтугай хамтдаа хийж өгөөд л. За нэг хүн, нэг авлагч хүн ингэж хэлж болох болоо. Өмнө манай чуулган дээр ирээд за ээжүүдийн нөхөрлөл дээр авах ирж байсан. Тэгснэ. Үнэхээр энд хайр дүүрэн байна. Өөрийнх нь өмнө нь байжсэн хэд хэдэн чуулганууд нэг юм хийлээ гэх юм бол нэгээ ингээд шүүмжлээ, шүүгээд би нэгээ муулаад ингээд үүнээс өөр юм байгаагүй гэж. Бидний тим юм ерөөс алгаа. Үнэхээр Христийн хайраар дүүрэн эргэтгэж чуулган байна. Би биедээ хайртай байвас үгээр чинь та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно. Тийм биз дээ. Энэ ч гэсэн манай чуулган байна. Түүний дараа тавтах нь ариун байдлыг тунхагладаг. Бага багаар гим нүглийг хөнгөн хумгал тооцоогош бага багаар Есүс Христийг дуурайж бид нар бага багаар илүү цэвэрхэн амьдрах гэж хичээж байгаа тийм үү? Түүний дараа 6 дахь нь итгэгчийн өсөлт тэр шавийн дагалдагчийн бэлтгэдэг чуулган. Зүгээр л нэг ингээд оролцох биш.
итгэл нь бага багаар өсөх, өөрчлөгдөхдөө тусалдаг чуулган. Энэ ямар нэгэн өөр чуулган ярих юм бол зүгээр нэг эзний дурах бөөнөр цуглчаал яваад өгдөг. Ороод гардаг. Яг үүнийг итгэлээр амьдарч ийна гэж байгаа. Гэтэл бид нар ганцхан тэгээ зогсдоггүй. Үнэхээр энэ итгэлийг босгоход тус болж үнэхээр тийм ээ дагалдагчийг бэлтгэдэг чуулган. Колосай 1:28-ыг харъя. Колосай 1:28. Хамт уншия. Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүхий л мэрэгэн ухаанаар хүн бүрд сануулж, хүн бүрд заан түүнийг тунхаглаж байна. За тиймээс дүүргийн агахлагч, хэсгийн агахлагч, номлогч, пасторууд, агахлагч нар, үйлчлэгч нар бүгдээрээ хин нэг нь итгэлээрээ нэг жаахан одоо болохгүй байна гэх юм бол очоод тэр хүнийг босгон байгуулахын тулд тэгдэг чуулган. Дагалдагч бэлддэг чуулган. Итгэгч нарыг өсгөдөг чуулган. Энэ гэсэн бидний одоо хийж байгаа зүйл тийм үү? Тэгээд долоодох нь гадаад сайн мэдээ. Гадаадын сайн мэдээ тараадаг чуулган. Манай чуулган байгааз бүгд дэлхийд сайн мэдээ тараадаг чуулган. Марк 16-гийн 15 дээр харах юм бол Есүс эзэн хэлсэн бүх ертөнцөөр явж сайн мэдээг бүх бүтээл тунхаглалтун бүх ертөнцөөр яв. Одоо сайн мэдээ тараагчаар явсан байгаа манай сайн мэдээ тараагч нар одоо 182 хүн байгаа. 182 гэр бүл гарсан байна гэсэн. За нэг тэмээ нэг гэр бүл 4 хүн гэж бодвол хэдэн хүн байх вэ? Үнэхээр олон хүн гараад ирсэн. Тэр хүмүүс Солонгост амьдарч байсан. Тэр амьдралаа зогсоогоод тийм ээ? Үнэхээр бүрэн өөр тэр газарт очоод зөвхөн сайн мэдээ түүнийг бариад янз бүрийн хэцүү бэрхшээл тийм ээ? Бүгдийг эзэндээ найдаж ялан дийлж сайн мэдээг тарааж байна. Одоо бол энэ гадаадд чуулган маань хэд байгааг мэдэх үлээ. Байнгал 82 улсад пастор маань дандаа тэгж байгаа. Тэнийг нэмэгцээ. 83 улсад одоо бүх дэлхийд даяар миний нэгтгэснээр нийт 1174 чуулган байна. Сая энэ 3 сарын нэгтгэлээр харахад гадаадд сайн мэдээ тараадаг чуулган. Боддоор энэ бол сайн чуулган тийм биз дээ. Тиймээс хэлэхдээ үнэхээр сайн чуулган хамтдаа залбирцгаая. Хамтдаа залбирцгаая. Яаж хийж агаад гэр нүглээс холдож тэгээд бид нар баг багаар өсөж бурхан тэгж хэлж байс би нэг удаа асууж үзсэн. Би тэнүүгүй юу гэж үзэх гэж үзсэн. Эндээ найдаж ялан чуулган. Манай чуулган сайн чуулган юм аа. Тийм үстэй. Тийм ээ. Яагаад гэвэл өөр газар байж байгаа ирсэн хүмүүс би өөр янз бүрийн юм хийдэг хүмүүс би тэр хүмүүс бүгдээ мэднэ. Бид нар ч бас мэдж байгаа. Эзэн ч бас мэдж байна. Тийм үстэй. За өнөөдөр энэ үртэл хорё залбирцгаая. Бурхан аав минь талархаж байна.
Есүс Христийн загалмайн урсгасан үнэт цусаар дамжуулан биднийг аварч одоо эзний ажлаа явуулдаг чуулган дотор биднийг эд эрхтнэр байлгаж үргэлж хамтдаа байна. Үргэлж хамт байна. Өдөртөн захирж байдаг бурхан тань талархаж байна. Дахин залрах эзэнтэй уулзах хүртэл бид хичээл зүтгэлээр эзэн танд үйлчлэхэд биднийг удирдах өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.